зөвлөсөн өмч хөрөнгө байгаа эсэх асуумжийг 20 асрамж халамжийн төвийн 170 гаруй хүүхдээс асуусан байна. Тэдний дийлэнх нь буюу 73% нь мэдэхгүй гэж хариулжээ. Хүүхэд эд хөрөнгө өмчлөх, өвлөж авах эрхээ мэдэхгүй байгаагаас эсэм мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, за цаашлаад нийгмийн амьдралд оролцох эрх нь хийхэн зөрчигдөж байгааг хуульчид хэлж байна. Хүн бол төрхөн үнэн, өгөх үнэн гэдэг шиг өв залгамжлах нь үнэн. Өнөөдөр эд хөрөнгөө хүн байна гэж байхгүй. Хэн нэгэн тохиолдлоор ингээд нас барж байгаа тохиолдолд тухайн хүний эдэлж хэрэгжилж байсан тэр хөрөнгийг өвлөх нь одоо энэ хорвогийн зам болчиход байна шүү дээ. Тэгэхээр хуулийн дээр юу гэж зааж байсан бэ гэхээр хүүхэд ч гэсэн өвлөх хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр болохоор хүүхдтэй холбоотой, хүүхдээ өвлөхтэй холбоотой, хүүхдийн эд хөрөнгийг яах вэ гэдэг асуудал бол хуулийн дээр зохицуулсан боловч бодит амьдрал дээр бол тодорхой бас одоо хэрэгжихгүй байгаа байдал бол анзаарэгдэж байна. Эцэгхээ алдсан хүүхдийн хөрөнгийг натрат, баг сум хорооны засаг даргуулан тухайн хөрөнгийг эрхлэн удирдах байгаа хүмүүс хамгаалах үүрэгтэй. Тиймээс өв залгамжлалыг иргэний хууль болон натратын тухай хуулиар тодорхой зохицуулж өгсөн байдаг. Хүүхдийн хөрөнгийг асран хамгаалж байгаа нэр бүхий хүн эсвэл байгууллагын төлөөлөл натратаар өв залгамжлалын гэрчлэлийг хийлгэснээр хөрөнгө нь хамгаалагдах боломжтой гэдгийг их сурвалжууд хэлж байлаа. Жилд нэг 20,000 орчим, 30,000 орчим одоо өвлөх эрхийн гэрчлэгээ бол натратд хандаж бичигдэж байна. Тэгэхээр энэ бичигдэж байгаа өвлөх эрхийн гэрчлэгээний ард одоо хууль ёсны эхнэр нөхрөөс гадна хүүхдүүд нь одоо хамт давхар тухайн өвлүүлэгчин эд хөрөнгө болгон эрхийг өглөөд явж байна. Энэ ажиллагааг бол одоо натратд хийж байна. Хүүхдийн эрх ашигыг хамгаалах үүднээс ямар нэг ялгаа гараадгүй яг тэнцүү ижил хэмжээгээр өвлж авч байгаа. Ихэнх тохиолдолд хүүхэд хэнд хаана хандхаа мэдэхгүй, эд хөрөнгийн талаар тодорхой ойлголтгүй байдаг. Энэ байдлыг ашиглан хөрөнгийг нь хувьдаа хэрэглэх, завших, бусдад бэлэглэх, шилжүүлэх тохиолдол ихэ. Хүний хөрөнгийг хувьдаа завшиж, зөв бусаар захиран зарцуулах нь гэмт хэрэг болохыг өмгөөлөгчид сануулсан юм. Асран хамгаалагч харгалзан дэмжигч яадаг вэ гэхээр энэ хөрөнгийг хэрвээ авч үлдэж өөрсдөө захиран зарцуулахаар бол энэ хүүхдийн хэрэгцээнд л зориулж захиран зарцуулах эрх нь нээлттэй. Тэрнээс өөрийнхөө ах トゥ уд гэдэг юм уу, өөрийнхөө хувийн хэрэгцээнд эсвэл босод хэрэгцээг хангах зорилгоор энийг захиран зарцуулах ямар ч боломж бол байхгүй. Тэр байтугай энэ хүүхдийг бид нэр ингээд асран хамгаалж байна. Энэ хүүхдийг хөрөнгөөр ингэж ийм зүйл зарцууллаа гэд сум дүүргийнхаа засаг дараад жил болгон тайлагнаж байх, тайлан мэдээ хөргүүлж байх юм үүрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр энэн дээр юу гэхээр хөрөнгө завших буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, өргөдүүлсэн бол эрүүг хариуцлага хүлээхээр байдаг. Хуулийн хамгаалалт маань өөрөө цаг хугацааны хувьд ч вэ, орон зай хувьд ч вэ хэдийгээр эрхэн зөрчигдөж хохирсон байсан ч гэсэндээ өөрөө энэ талаараа мэдсэн цагаас үеэсээ нэхэмжлэж мөн эрхээ сэргийлэх хүсэлтэд гаргаад хамгаалалтанд орох боломжтой байдаг. Хэрэв хүүхэд асран хамгаалагч харгалзан дэмжигч бол асран хүмүүжүүлэх байгууллагад шилжинэ. Цаашлаад тухайн харьяа нийгмийн халамжийн байгууллага эд хөрөнгө болон бусад зүйлсэд нь хяналт тавьдаг байна. Хэрэв өмч хөрөнгө нь байхгүй бол тухайн алга болгосон иргэнд нэхэмжлэл гарган шүүхэд хандах эрхвээ. Өв залгамжлах нь зөвхөн эд материалаар хязгаарлагдахгүй. Газар өмчлөх, компани хувьцаа эзэмших зэрэг олон эрх байна.